За та бүхэнд энэ өдрийн төргийа. Энэ Монгол Ардын намын зодон дууссан гэж ойлгох юм. Уг нь сая өөрийн туяа даргыг дарга болох гэж гэж одоо явж исэн чи одоо болохоор өөр Наранбаатар гишүүний нэр ороод ирэх юм. Тэгээд ямар сургууль төгссөн гэсэн бэ? Яг мэрэгжлийн талаас бид нэг асуулт асуух гэсэн юм. Тэрийг бас нэг хэлээд өгөрөө. Тэгээд мөнгөний бодлого яриад мөнгөний бодлогыг бол улсын хурал тавиад тооцсон шүү дээ. Бараг хилэлцээгүй шахав Монгол банкыг ёстой нэг ялах хүүхэд бүүүүлж байгаа юм шиг бүүүүлж өгөө гаргаа явуулсан. Төсөв Монгол Ардын намын зодоо хоёр хэрүүл хийж байгаа хооронд мөнгөний бодлогыг тавиад тооцсон. Ямар ч ажил хийгээгүй. Одоо араас нь төсвийн байнгын орооны даргад нэр дэвшиж байгаа гишүүн та мөнгөний бодлого дээр одоо анхаарч ажиллана гэж тэрийн шиг үлгэр байхгүй. Нэг жил өнгөрсөн шүү дээ одоо. Тэгэхээр одоо хэдүүлээ тэр төсвийн бодлого дээр л ярих ёстой. Төсвийн байнгын ороо бол урсгал зардлаа цаашид өсөхгүй байх. Ямар бодлого баримтлах юм? Энэ төр одоо энэ ямар ч хэрэггүй нэгхэн тэрбум төгрөгийн төсөвт оруулах одоо нэмэртэй энэ төрийн өмчт компаниудаасаа яаж салах юм? Хизээ хувьчлах юм? Энэн дээр яаж одоо бодлого гаргаж ажиллах юм? Дээрээс нь гадаадын зээл тусламжтай холбоотой асуудлууд чинь бас дандаа Монголд ашиггүй хөлбраараа гэрээнүүд нь хийгддэг. Жишээ ярих юм бол одоо энэ 10 аймагт хэрэгжиж байгаа дулааны станцууд Баянгар Үүранга аймагуудад хэрэгжиж байгаа дулааны станцууд нь барилгын таг гацаа зогссон, Солонгосын Экзим банк, Солонгосоос одоо төсөл хэрэгжүүлэгчээ шалгаруулж ирсэн. Гэтэл нөгөө компани цаанаа дампуурсан. Одоо болтол Монголын тал хүү төлөө явж байгаа. Хүү зогсох ёстой шүү дээ уг нь. Солонгосын тал Солонгосоос төсөл сонгон шалгаруулалтаа шалгаруулж чадах чинь Монгол хүү төлөөд байна. Эдгээрийг зогсоох гэдэг энэ зарчмын асуудлуудыг л тантай ярих ёстой байхаа. Тэгээ та энэ төсвийн бодлого дээр ямар хөө бодлого баримталж ажиллах юм бэ гэдгээ нэг хэлээж. Тэгээд энэ Монгол Ардын намын бүлгийн дарга Монгол улсын хурлаас томилогддог албан тушаалууд дээр буюу одоо санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн дээр төсвийн байнгын орооноос 3-4 удаа нэр дэвшээд унжаахад маш олон материал, маш олон сонсгол хийсэн мөртлөө одоо яагаад байнгын орооныхоо даргыг биднэрт бүр анкетын ч тараахгүйгээр хийж байгаа. Бид нар анкетын мэдээллийг гуглдж олж авах юм. Яагаад ингэ хүч төрөх гээд байгаа. Танаа намын зодон дууссан бол ядахтаа над анкетад тарааж болдгүй мө дарга. За иймэрхүү асуултууд дээр хариулт авъя. За бүлгийн дарга Бочрол дарга хариулт өгье. Монгол Ардын намын бүлэгт зодоо модон талцлын тухай асуудал байхгүй. Тодорхой цаг хугацаанд тодорхой асуудал дээр байр суурийн зөрүүнүүд байсан үнэн. Тэр үнийг бид энэ ард түмний энэ их том дэмжлэг үүрүүлсэн ачаа хариуцлагаан ухамсарлаж энэ улс орны тогтвортой хөгжил иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхтэй холбоотой бодлогын зорилттой хангахад бүлэг бодлого үйл ажиллагаа байр сууриа нэгтгээд ажиллаж байгаа гэдгийг зориуд хэлмээр байна. Төсвийн байнгын орооны даргад эдийн засагч нэгтлэн бодогч мэрэгжилтэй за Монгол улсын төрийн өмчийн хороонд за мөн татварын байгууллагт за бас Монголын эдийн засаг томоохон үүрэг гүйцэтгэдэг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн даргаар ажиллаж байсан тодорхой хэмжээний эдийн засаг төсвийн чадамж мэрэгжил боловсролынхоо одоо нөхцөлийг хангасан ийм одоо гишүүнээ нэр дэвшүүлж байгаа. Нэг хоёрдугаарт бас энэ их хурлын үндсэн бүтцийн байгууллагуудад энэ парламентод ажилласан байдал за бас мэрэгжил боловсрол чадвар зэргийг нь харгалзан үзэж бас бид удирдлагуудыг нь томилж байх ёстой. Ингэж байж энэ төрлийн ажлын бодлого, залгамж чанар, шинжилэл энэ бүх юм хангагдаж явах ёстой юм аа. Энэ үүднээс Нанцны Наранбаатарыг төсвийн байнгын орооны даргад нэр дэвшүүлсэн гэдгийг зориуд хэлмээр байна. За нэр дэвшигч Наранбаатар гишүүн асуултанд хариулъя. За төгссөн сургуулийн хувьд бол 96 онд Цэргийн их сургуулийн Артал эдийн засгийн тэнхимийг төгссөн. Цэргийн эдийн засагч нэгтлэн бодогч мэрэгчлэр төгссөн. За төгсөөд төрийн сургуультай одоо багш хийсэн. За мөн төрийн өмчийн хороонд мэрэгжилтэн. За мөн татварын байгууллагад татварын хэлтсийн дарга. За мөн тэгээд төсвийн ерөнхийлөгчийн
ерхийлэн захирагч гээд. За ийм ажлуудыг за улсын их хурал гээд одоо 5 жилдээ улсын их хуралд ажиллаж байна. За урсгал зардлын хувьд бол цаашдаа бид нар урсгал зардлыг дээр анхаарч жил болгон төсөв батлахдаа аль болохоор урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх ёстой. Гэхдээ автоматар бас одоо шинээр сургууль цэцэрлэг эмнэлгүүд байгуулагдахад заашгүй урсгал зардлууд одоо нэмэгдэж явж идэг. Тэгээ энэ дээр бас урсгал зардлыг өсгөхгүй байх дээр одоо анхаарах ёстой юм байна. За Нарматар гишүүн гүйцэтгэд хариулъя. За тэгээд төрийн өмчт компаниудыг хувьчлах үр ашгийг сайжруулах дээр одоо засгийн газраас тодорхой ажлын хэсэг байгуулагдаад тодорхой арга хэмжээнүүд аваад ингээд явж байгаа. За гадны зээл тусламж дээр бас одоо бид нар анхаарахгүй бол гадны зээл тусламж болгоныг бага хүүтэй үр ашигтайгээд аваад байх тийм бас шаардлага байхгүй юм байлээ. Тухайлбал тэр дулааны станцууд, махны үйлдвэрүүд гээд бидэнд харин ч одоо зээл тусламж биш нэмээд өр дарамт болохоор зүйлүүд бас байгаа юм билээ. Үүнийг бол дараа дараагийнх дээр анхаарч явах хэрэгтэй юм билээ.